үзэгчтэй 2014 онд Дорнотой аймгийн хэмжээнд газар өмчлүүлэх байршил хэмжээний талаар ярилцахаар аймгийн газрын харилцаа барил хот байгуулалтын газрын ахлах мэргэжилт нэргүүг студидтэй урьж ирүүлээд байна. Танд энэ өрөөний төргий. Танд ч гэсэн энэ жил аймгийн хэмжээнд газар эмчлүүлэх иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол дээр хэрлэн чулуун хорот суманд газар өмчлөхгүй байхаар одоо тодорхой хэмжээ заагаагүй байсан. Энэ ямар учиртай вэ? Нэглээ тайлбарлахгүй. За сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тухайн жилд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ барьшил зориултыг бол хэлэлцэн баталдаг байгаа. Үүний дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сумдын баталсан төлөвлөгөөг нэгтгэн бас баталдаг. За энэ төлөвлөгөөнд хэрлэн сум чулуун хорот сум тусгатаагүй байгаа юм байна гэж асууж байна. Энэ нь болохоор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө бол хийгдэж байгаа. Үүнтэй холбогдуулаад хэрлэн сумд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх үйл ажиллагааг бол аймгийн засаг даргын 2014 оны А4 14 дугаар захирамжаар бол төр зогсоогоод байгаа. Үүнтэй холбогдуулаад энэ ажил бол төр хугацаагаар зогсоод байна. Чулуун хорот сумын хувьд бол улсын хилийн бүсэд бол ордог чулуун хорот сум маань өөрөө. Тэгэхээр улсын хилийн зурвас газарт ордог учраас бол газар өмчлөл бол одоогоор явах боломжгүй байна. Тэгэхээр аймгийн төвд иргэд ер нь ямар хэмжээтэй газар өмчлөх боломжтой гэдэг юм бэ? За хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 26 дугаар тогтоолоор бол өмчлүүлэх газрын хэмжээг бол баталсан байдгийг. Энэ сумын газар нутгийн хэмжээ хүн амын нягтралыг харгалзаад бол хэрлэн суманд 0.7 га газар буюу 700 м2 газрыг иргэн бүртдээ өмчлүүлэхээр хэмжээ нь бол тусагцсан. Иргэдэд газар өмчлүүлэх хуулийн хугацаа ер нь хэзээгээр хэдэн онд дуусгах юм бэ? За анх хууль бол 2003 оноос эхэлж бол мөрдөгдөж эхэлсэн. Үүнд хууль мөрдөгч эхэлснээс хойш бол 3 удаагийн бас сонголт явагдсан. За хамгийн сүүлд буюу 2013 оны 5 дугаар сарын 18-нд бол хуулийн хугацааг 18 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаагаар бол сунгаад байгаа. Тэгэхээр бол иргэд маань 18 оны 5 дугаар сарын 1 хүртэл бол газар өмчлөж авах эрх нь нээлттэй байна гэсэн. Тэгэхээр одоо газрын өмчлөөд ерөнхийдөө 10-ад жил болсон байна. Энэ хугацаанд Дорнотой аймагт одоо хичнээн иргэн газар өмчилж аав. Тэгээд бас өөрийн нөгөө эзэмшилтэй газраа бас хашаа газраа бас өөрийн буцааж өмчлөх тийм асуудал байдаг баг. Тэгээд энийг тодруулбал аймгийн хэмжээнд бол нийт 26604 иргэн бол газар өмчлөх хүсэлт бол гаргасан байдгийг. За үүнээс 26236 иргэнд 3232.33.2 га газрыг бол өмчлүүлээд байгаа засаг даргын эрх ухааны засаг даргын шийдвэрээр. Энэ өмчлсөн газар нь бол шинээр газар өмчлсөн бол 19731 иргэн 2384.5 га газрыг одоо эзэмшиж байгаа буюу гашаан дээр амьдарч байгаа 6505 иргэн 848.7 га газрыг бол өмчлөөд байна. За энэ ташрамд бас иргэдэд бас мэдээллийн чанартай зүйл бас хэлье гэж бодож байна. За хэрлэн сумын 1-р үсэд газар эзэмшиж байгаа эргэн аж ахуйн нэгж байгууллагууд маань бол газрын тухай хуулийн дагуу газар эзэмших гэрээгээ жил болгон дүгнүүлэх ёстой. Энэ ажил явагдаж байгаатай холбогдуулан манай газрын харилцаа барилга байгуулалтын газарт ирж бас эргэн аж ахуйн нэгж байгууллагууд маань газар эзэмших гэрээгээ дүгнүүлнэ үү гэж хэлмээр байна. Тэгэхээр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө явагдаж байгаа, хийгдэж байгаа гэж та ярьлаа. Ямар байгууллага гүйцэтгэж байна? Одоо ажил нь ямар шатнд явж байна? За аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг инженер геодиз хариуцлагатай хувьцаанд компани бол тендер шалгарч бол хийж гүйцэтгэж байгаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу газрын харилцаа геодиз зурагчун газар бол хянах ёстой байгаа хуулиараа. Энэ бол хяналтынхаа шатанд одоо явж байна. Хянагдаж ирсний дараагаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус төлөвлөгөөг бол хэлэлцэн батлах ёстой. Ингээд батлагдсны дараагаар бол төлөвлөгөө бол аль биесээр хэрэгж батлагдаж мөрдөгдөж эхэлнэ гэсэн. За тэгээд бидний сонирхсан асуултанд хариулт өгч цаг цагаар ярилцсан баярлалаа. За баярлалаа.